Абоогоос хямдхан захиалж авсан гэж боддоо. За амралтын өдрийн мэнд манай гэр бүл ерөнхийдөө бол амралтын өдрүүдээ хүүхдүүдтэйгээ цаг зав гаргая гэдэг өрөөндор ажилдаг гэр бүл байгаамаа. Тэгээ өнөөдөр болохоор гадаа агаарт гарсан яад өнөөдөр бүр тасархай гоё. Шалтгаан нь нэг шалтгаантай битээр за нэг газраас майхан ээж бүрдлээр нь захиж авсан. Тэрийгэ тестэлж үзье. Бас ямар юм сайн юм уу, муу юм уу те? Тэжтэй. Тэгээд за оръё. Орохдоо гоё яриа явъя. Битээрийн сонголт болохоор Монте Монголыг сонгосон байгаа. Сонгосон шалтгааны ганц гол юм ин хэлэх үү? Хилээч дээ. Табоогоос хямдхан захиалж авсан гэж боддоо. Энийг та нар боддоо табоогоос хямдхан захиалж авсан. Одоо ч нөгөө хүн болгон табоогоос шууд өөрсдөө захиалдаг болсон. Гэхдээ бид хоёр бол табоогоос хямдхан захиалж байгаа юм чи яах юм? За би танарт харуулъя л да. Энэ бол манай захиалсан байхам. Та табоогоос захиалбал 2 сая 600 болж юм лээ. Гэтэл эдний үндсэн дэлгүүр дээр нь зарагдаж байгаа үнэ нь 2 сая 600. Хэрвээ та захиалгаар авах юм бол 10% хямдраад 2 сая 340 мянган төгрөг болж байгаа. Энэ бол бодит хямдрал гэж бодож байна. Би бол эхний захиалгаар нь захиалж авсан. Тэгээд захиалга нь 6 сарын 15 хүртэл захиалга авж байгаа юм бэлээ. Тэгээд 21 хоногийн дотор хүрээд ирдэм байлээ шүү. Олон нь штэ. Бас нэг авууштай юм Монте Монголиа чинь албан ёсны Монгол дахь ганцхан албан ёсны зарж байгаа газар. Эрэхтэй тийм ээ. Эрэхтэй. Тэгээ яагаад тэгэхээр одоо нөгөө нэг дулаахаар чинь бүх газрууд нөгөө ингээл баахан майхан зараад эхэлдэг шүү дээ. Энэ болохоор ганцхан албан ёсны зарж байгаа газар. Өө тэгээ битэрийн захиалсан майхан чинь 2025 оны хамгийн сүүлийн загвар орж харъя. Гэхдээ майхан гэлтгүй юм чи энэ бүх хэрэгсэл байгаа. За би одоо огигоос өмнө би ог одоо амар их юм. Би ярихаас өмнө эрэгтэй хүн таалагдж байгаа ганц юм ингээ 2 3 байгаа зэ. За энэ болонгод ингээд одоо ингээд манай 100 маань байна. Ингээд дараа гарчихсан. Энэ ингээд нөө манайх ч бас олон жоох хүүхдтэй болохоор ингээд хүүхд ингээд мэдээж ингээ гар хүрнэ. Тэнгүүд ингээд энэ халдгүй энэ нүрэ халдгүй. Тэгээ энэ одоо ингээ манай галтгооны өрөө шүү. Тий. Одоо эн чинь ингээл ангууд одоо хүүхдээ бороо шорооч гэдэг юм уу юу ч үгүй ингээл нэг одоо аймс ч юм уу одоо ингээл нэг тавиал хатаач нисэхүү бол ингээл хажууд нь ингээ байчих. За энэ болонгууд ингээд хүнсэрч. Огийн болонгууд яг хүүхдээ аваад ингээд нөгөө жоохон зав муутай. Тэгээ ер нь эрэгтэйчүүд одоо ингээл аялалд ер нь бол галтгоо барих нь их байдэн штэ. Тэнгүүд ингээл ямиг тий эмх цэгцтэй ингээ байлгахын тулд ингээл бүх тавирууд нь ингээ байж ингээ сэрүүнэ жоохон хатгалчихна. За тэгэл ингээл мах шарагч энд нэг гоё юм байгаа. Чи ийшээ холддоо. Энэ. За энэ болонгууд ингээд амар хөөрх ингээд 3 цаг ингээ халаалтаа орчин. Сайхан 3 цаг халаа. Пүнк гаалаач. Пүнк гэл зүгээр хором зур ингээд айгүй гоё дулаахан болчихно. За тэгээ огийг одоо энэ гоё энэ захиалж яхад нэг тэр энэ шар буудан ингээд өөрөө ярих юм байгаа дээ тэгээ. Энийг та нар тавир гэж бодож байна уу? Юу гэж бодож байна? Тавир. Гэхдээ бас өөрөөр ашиглана. Энэ маань ингээд дидэгдээ шүү ширээ болчдөг. Хоёр анзаар хэрэгэлдэг гэсэн үг. За энэ комик би дараа нь тухтай тайлбарлая. Энэ ингээд ком бүр хамгийн надад эмгтэй хүн болооч тэр мө таалагдсан. За тэгээд энэ хэсэг ингээ манай галтогоо энэ ширээ энийг та нар юу гэж бодож байна? Энэ ингээ дотор 0 цэсээ гэж тарлаа. Тэгээ 0 цэс энэ тэнд хөврөөд байхгүй юм амар. Энийг та нар юу гэж бодож байна? Энэ юм хөөрхөн ингээ гэр шиг байгаа. Селфи тэгнэ. Сав. Гэх зэрэгээр ингээ бүх юм ингээ маш их таалагдсан. За наашлаа манай том өрөөнд ороод ирнэ үү? Энэ ингээ манай том өрөө. Том өрөөнөөсөө шууд од харнаа бид нар. Зочны өрөө. Зочны өрөө. За зочны өрөөний гэрэл энэ юу вэ? Гэрэл байна. Би танаас дид шидийг харуулъя. Маш олон төрлөөр асдаг шаар. Бүр бүдэг шаар. Одоо нэг цагаан шаар. За би улаан. Улаан гэрэл юунд хэрэгтэй вэ? Шумуул байхгүй болноо. За бас нэг энэ хардаа. Энэ бол ширээний гэрэл. Ширээний гэрэл байгааз. За эд шидийг би танарт харуулъя. Энэ Монте Монголиагийн бүх юм нийт шидтэй юм билээ. Би бол тэгэж хэлмээр санагдсан. Ингээ асж байгааз. За. Ийм олон төрлөөр аснаа. Шаар. За энэ бол бас ингээд шумуулаа ингээ үргэн. Улаан гэрэл шумуул ойртохгүй. Тэгээ байжсэн чи гарч идэн болчих жоохгүй.
Ингээд 0 руу авчиж байгаа байхгүй. Зүгээр хар. Энийг би онгойлгоё л доо. Энэ ингээд 0. За энэ бол зөөврийн 0. Энийг бол түр ингэдсэн байгаа шүү. Энэ юу вэ гэж гэхээр шүршүрт орноо. За би энэ ус айгүй баг хийсэн байгаа болохоор ингэж гарч байна. Шүршүрт орно. Усанд орно. Тэгээ зөөврийн 0-тэй арай л гоё юу. Арай дэндүү юу. Тэгээ орж ирэнгүүтээ унтраагаад ингээд тавьчих байгаа байхгүй. Бас арай л ид шид юм байгаа стагаас тий. За манай том өрөөний зочны өрөөний миний ганц бас бодон авсан юм бол буйдан. Энэ бол хөхүүл ээж нарын буйдан гэсэн. Гэхдээ би өөрөө авсан. Ингээ суuna. Ингээ сайхан суугаад хүүхдэд тэрврээд ямар тухтай ингэж одож байна. Йоо тасархаа. Энэ буйдан хөхүүл ээжийн буйдан гэдэг юм байлээ. Гэхдээ би бол энийг бол хосоор нь авсан байгаа. За тэгэнгүүтлээ манай унтлагын өрөө рүү орсон. Манай унтлагын өрөө маш тухтай. Битээр ингэсэн. 3 хүүхэдтэй болохоор тухгүй байхаар майханд маш их зутардаг байхгүй бүр зутраад бүр явснаас ийш ядардаг. Тийм болохоор хамгийн тогттой тухтай байлгах үүднээс маш их судалсны үүднээс эднийхийг сонгож авсан. За эдний энэ буудангийн матрасны энэ зөөлөн байгаа гэж тухтай байгаа гэж та нар өөрсдөө очиод үзээрэй. Тэгээд бас нэг давуу тал нь энэ ор хүнчлийн цагаан хэрэгсэл энэ даавуу энэ нүүр гарны алчуур малчуур эднэр нь штэ 5 хоттой зочид бодлын шахаагаас оруулж ирж байгаа эднийх. Тэгээд ерөнхийдөө бол Шангрилагийн хэрэгэлдэг тийм орны хэрэгсэлээр унтахны бид нар та нар ч гэсэн болно. Тэгээд та нар энэ том 2 гудсыг одоо яаж хийлгээ яах их ингэ санаа зовж гинэ. No problem болчих. Би энэ дээр бүр гайхамшигтай гэж хэлмээр байна. Энэ юу гэж энэ батарей. Энд чинь ингээд сэнгэлчт юм байна энэ чинь. За би тэгээ та нарт зүгээр хийг гаргаад хийлээ зүгээр хэдхэн минутын дотор үзүүлэх үү. За хийгээ гаргаж чинь би ингээд доошлож байгаа. Ой. За ийм хурдан хийгээ гаргаж чинь. За хийлч. Би дээшлээд байгаа шүү. Бүр ийм амар болцсон юм байна. Тэгээд эн чинь нөгөө нэг жилийн өмнө нөгөө MFTV-гийн 2 эдний энэ матрасан дээр нөгөө нэг машин явуулаад тестэлж үзчихсэн ш. Тэрний бүр дараагийн цаг үржиж. Би бүр эднийхээ сонгосондоо маш их баяртай. Хөдөө гадаа явахдаа бүр хүүхдүүдтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ маш тухтай байх нь гэдг нь шууд мэдрэгдэж байна. Тэгээ энэ орон дээр ингээ хэвтэнгүүд дээшгээ бас од харнаа. Од харж болно. Тэгээ ингээ одоо харчаад өглөө шөндөө ингээ хаачаад өглөөний наранд бас тэ сайхан амрах гэж байгаа бол за тэгээ мэдээж хэрэг бороо нэвтрэхгүй хэрвээ ингээ бүр ширүүсээ нэвтрэх гээд ингээ ах юм бол үүдний одоо энэ хэсгээ хоошоогоо татчихдээ юм байна. За ойлаа шүү. Үүдний одоо энэ хэсгээ штэ бүр хоошоогоо татчих юм бол хизээч бүр бороо үл нэвтрэнэ. За тэгээд нөгөө юу гэ миний нөгөө таалагдсан ком гэдсэн штэ тэрийг танилцаа да тий. За энэ ком биш үү? Би бүр авсандаа бүр маш их баяртай байгаа юм хэлэх үү. Энэ ком нь Nabona брендийн ийм ком байна заяа. За би сая эндээ бүр гаргаад тавьсан байгаа. Бүх ийм төмөр тавгнууд, тэгснээр хард хамгийн өрнөний панчааны ийм тавгнууд, мавгнуудтай ийм жижигхэн, тэгээ энэ аян ийм хөөрхөн ийм төмөр. Тэгээ эдгэр шиг айгүй авсаархан хийгдээд ингэж тийм л. Энийг л харалда. Энэ дотор хардаа Davos, Perth бүх амтлагчудаа игээд ийм хөөрхөн авсаархан болчдөг. За манай Монтай Монголигийн бол майхных маань уяа нь бол ингээ пост хүртдэг байгаа. Тэр одоо машины гэрэл мэрэл одоо ингээ харагдах нь шүү дээ. Хүүхд мөхт гүйж яхад ингээ бүдэрч унаад идэв шүү дээ. Тэр ингээ пост. Тэр сандлыг бас харуул да. Бид нэр бол одоо сонголтондоо сэтгэл ханамж 100 байгаа. Тэгээд татсан тоглоо би нэг жоохон майхнаа ярьчмаар их чи одоо за чи ярья. Чи нойлоо ярихгүй юм. Нойлоо ярьсан. Ярьсан уу? Одоо юм нөгөө 5 тухтай аялаараа Монте Монголиа. Монте Монголиа 5 тухтай авдаарай. Монте Монголиа. Монте Монголиа. Монте Монголиа. Хүү урдчилгаа авахгүй 4 хуваагаад аваарай. Энэ сайхан палат шинээр харсан энэ завгартай палат гэнэ 4 хуваагаад гүүгүү зээлэр авч болно гэж байна тий. Тэр орондоо байгаагаас илүү сахад ухтаад ажиллах юм байна. Энэ өөрөө очлаа үзлээ.
цугийн бариуд харлаа. Айгүй сэтгэл татаа залуу улсууд та нар миний сонирхож авах зүйтэй биш хүүхдүүд байна. Би бол энийг ерөөсөө зүг насандаа одоо үзэж байна. Айгүй гоё юм Хийдэг байна. байх нь уу? Том жижиггүй аваад одоо хэрэглэхэд өстой боломжийг Материал юу нэг жоохон онцгүй байна те. материал зүгээр оёо бол сайтай байна. Ер нь материал сайн байна. Сайн байна уу? Би өөрөө мөгдөр ингээд үзлээ харлаа. Өдийн наснаас чи тэрний сайн мог мэдгүй яг. Айгүй гоё оёотой байна. За болцооч. Баахан худлаа рекламад байх юм. Худлаа рекламдчлаа шүү. Нэг онцгой биш уу гэжтэй үгүйсэ. Юу гэж ярьчих солиод юм. Гоё байхгүй. Гоё юм. Баахан маань бол метр квадратаар ингээ бодох юм бол 13 метр квадрат байгаа. За тэнгууд энэ мэдээж энэ сарвчны хэсэг. Энэ дахиад нэг даабалтахаар ингээ урагшаага ингээд авч болно те. Тийм байгаа гэсэн. Тийм байгаа. Сонголтоо тэгээ хийж болно. Тэгээд би дээрээ авсан майхан маань мэдээж 4 улирлын майхан байгаа. Гоё юу? Гоё. Энэ зүүн ямар ч тач маш тогтой тухтаад 50 амгалан аялах нэ. Ягаад битээр энэ удаад ингэж майхныг ингэж амар онцолж хайж хамгийн сайн чанартай тэгээ албан ёсны эрэхтэй буух хаягтай буцах хаягтай тий ямар нэг асуудал гарахад буцаад тэр албан ёсны эрэхтэй газар нь очиод асуудлаа ярихад бол болох байхгүй. Тэгэхгүй та нар энэ тэндээс очиод авчдаг буух хаяг буцах эзэнг бол хэцүү. Түрүү жил бид нэр бас нэг Айгу буурсан хамаатнуудаараа бас нэг ийшээ Баян онгорын тийш нэг юунд явсан. Аялал. Тэгсэн чинь маа яарч яваад нэг газ нэг майхан аваа явсан чи тэр нөгөө нэг сарвчгүй. Тэгээд гацсгүй байсан. Тэгээд манайхан нэг айл тэгээд хуваагдаж орсон шүү дээ. Тэгээ ерөөсөө энэ майхан бол маш удаан хэрэглэгдэх юм байна. Миний хувьд бол чамд маш сайн санагдлаа. Тэгээ 2025 оны маш сүүлийн загвар. Үнэхээр ингээд одоо голоор ингээ харахад нэг юм нэг айл шиг л байгаа тийм одоо өөрөө шууд ингээ хаачин. Наадлын галтоогоо ингээ хаачин. Тэ. Өдөр одоо майхан саваа авлаа, энэ бүх хэрэгслээ авлаа. Энэ дэр мэдээж ямар нэгэн асуудал гарна те. Одоо майхан цоордог ч юм уу эсвэл мэдгүй буруу өсөж ягаад уяагийн тасдах ч юм уу гэдэг юм. Эдгээр чи өөртөө манай юм дээр Монтайм Монголиа дээр очих юм бол эдгээр сервисийг хийгээд өгнө, янзлаад өгнө. Тэ? Тэгэхээр энэ юм бас маш бай заавал ингээд энэ нэгслэгээл дахиад шинэ майхан аваад ингэж яхаар сервис нь байгаа юм биш үү? Ягаад гэвэл албан ёсны хэрэгтэй Монголд байгаа ганцхан газар шүү. Ийм хилдэг одоо ийм майхны. Та нар дэлгүүр дээр нь очиод үзэх юм бол илүү бас энднээс ч илүү олон төрлийн юм байна. Энд чинь бүр нэг жижигхэн нэг 10% нь хэсгийн юм л байгаа шүү дээ. Энэс цаашаа өчнөө олон сонголттой загвар одоо буудын сандал ширээ гихтэл 9 төрлөөрөө одоо тэр хууч яг өөрийнхөө хэрэгцээнд зориулаад санхүүндэд харуулаад авч байгаа юм чи тэ. Тийм. Тэгээд Монтер Монголиа маш их таалагдлаа баярлаа. Баярлаа.